За сайн байцгаана хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би дан судлах хичээл 14-ийг танилцуулж байна. За энэ 7 хоногийн хичээлийн сэдэв бол холбох хэрэглүүрийн ангилал гэсэн сэдэвт хичээл байгаа. За бид бүхэн энэ хичээлийг эхийн агуулгын хэсгийг төрөл бүрийн утгаар холбон найруулах гэсэн зорилгын дор судалнаа. За үг өгүүлбэрийн холбох арга хэрэглүүр гэж юу юм бэ? Монгол хэлний өгүүлбэр зүй нэгж тус бүр хоёр бүрдүүлбэртэй. Тэр хоёр нь утгын болон хэлцвийн тодорхой харьцаанд орсноор нэгж тус бүрийн бүтэц үүсэж буй учир үг холбох арга хэрэглүүрийн тухай асуудал бол өгүүлбэр зүйн үндэс болдог. За өөрөөр хэлэх юм бол өгүүлбэр зүйн нэгж тус бүрийн хоёр бүрдүүлбэрийн холбоо, харьцаа, утга үүргийг судлах нь өгүүлбэр зүйн гол зорилго болдог. За тэгвэл холбох ёс гэдэг нь гэж юу юм бэ? Холбох ёс гэдэг нь холбоог болон өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын холбоо, олон харьцааны утгыг хэлцвийн арга хэрэглүүрээр илрүүлж хэрэглээнд оруулахыг хэлнэ. За бид бүхэн өмнөх бас хичээл дээр холбох ёсны тухай хичээлийг бас үзчихсэн. Та бүхэн маань өмнөх хичээлээс сэргээ санаарай. За тэгвэл монгол хэлний холбох ёсгийг зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох, харилцан угсруулах холбох гэж 3 ангилдаг. За тэгвэл үг өгүүлбэрийн холбох аргыг бүгдээрээ харцгаая. За зэрэгцүүлэн холбоо маань нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын аргаар холбогддог. За харин угсруулах холбоо ба найр холон хамж харгаар холбогддог. Харилцан угсрах холбоо маань нэрийн болон үеийн бүлэг хоорондоо холбогдсноор ингэж энэ аргаар илэрдэг байх нэ. За тэгвэл эдгээр 3 холбоо маань ямар одоо холбох хэрэглүүрээр илэрдэг вэ гэдгийг бүгдээрээ харъя. За зэрэгцүүлэн холбох холбоос маань ЖЧ энэ ад гэх мэтчлэн холбох нөхцлөөр, за мөн холбох үгээр, за аялгаар буюу одоо таслалаар илэрч байвал зэрэгцүүлэн холбоос болдог. За угсруулах холбоог бол холбооны найр харгыг 2 ангилдаг. Нөхцлөөр болон холбох үгээр гэж 2 ангилдаг байгаа. За хамжуулах холбоо маань үндсээр холбогддог. За энгийн өгүүлбэрт нэрлэхийн Т ялгалаар илэрдэг. За нийлмэл өгүүлбэрт Т ялгалын нөхцлөөр илэрдэг байгаа. За холбох хэрэглүүрийн утгатай бүгдээрээ танилцъя. За харьцуулан утгат хэлний хэрэглүүрийг мэдцгээе бүгдээрээ. За тэгвэл тэмдэг нэрийн ижил зэрэг ба адилтгал, зүйрлэл одоо бүтээх арга жишээ нь салхи шиг хурдан, чулуу мэт хатуу, цэцэг адил, цэвэр гэх мэтчлэн жишээг бас харж болж байна. За тэмдэг нэрийн илүү зэрэг ба хэтрүүлэл. За жишээ нь салхинаас хурдан, хосгүй хатуу, ижилгүй цэвэр гэх мэтчлэн. За эсрэгцүүлэх утгатай холбох хэрэглүүрийг мэдцгээе. За эсрэгцүүлэн холбох нөхцөл буюу эвч, тай, гүй гэх мэтчлэн нөхцлүүд. За мөн эсрэгцүүлэн холбох үг, харин, гэвч, бол, эсвэл. За бүгдээрээ энийг жишээгээр харъя. Та нар ээжийнхээ алга болсон бүгжийг ирсэн бол би зүүх шинэ бүгжийг ирлээ. За энэ өгүүлбэр дээрээс бол харагдаж байна. Эсрэг утга илэрхийлэн гарч байгааг бол хүүхдүүд маань ажиглаж байгаа хаа. За дараагийнх нь шалтгааны утгад холбох хэрэглүүрийг мэдье. За шалтгааны утгатай холбох хэрэглүүр маань шалтгааны утгад нөхцөл буюу за энэ нөхцөлд нь бол илхаар, хуяа гэсэн нөхцөл бол орно. За шалтгааны утгад холбох үгэд бол тулд, учраас, улмаас гэх мэтчлэн үгүүд орж байгаа. За жишээгээр бүгдээрээ харъя. Төрүүлж очоод ухчдаггүй учраас ирэх цаг өнгөрснөөс баян байдаг. За энэ өгүүлбэрийн жишээн дээрээс бол харж байна. За шалтгаан нь бол юу юм бэ гэхээр төрүүлж очоод ухчдаггүй учир. За ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр ирэх цаг өнгөрсөн нь баян байдаг юм а гэсэн юм одоо утга агуулга илэрч гарч ирж байна. За сурагчид та бүхэн маань өнөөдрийнхөө хичээлийг сонсоод дараагийнхаа хичээлийнхэн дараах сорилыг өгөөрэй. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.